Сайн уу? Энэ удаагийн бичлэгээрээ би хэрхэн Австралид мэргэжлэрээ ажилд орох талаар 15 практик зөвлөгөөг өөрийнхөө зүгээс хүргэе гэж бодлоо. За энэ бичлэгийг эхлэхээс өмнө нэг сануулж гэх юм уу анхааруулж хэлэх юм нь миний хэлж байгаа бүх юм яг ингээд 100% үнэн бодтой эсвэл судалгаагаар батлагдсан зүйл бол биш. Би энд байдаг хүмүүсийн хэлж байгаа дээр үндэслээд бас над дээр яг юу нь ажилласан, юу нь яг болоод байгаа юм шиг санагдсан бэ гэдэг дээр үндэслээд энэ 15 зөвлөмжийг бол гаргасан. Тэгээд би дээрээс нь амар мундагтаа энэ зөвлөгөөг хилээд байгаа юм биш. Би өөрөө яг энэ процессыг даваад явж исэн, өөрөө ажил хайж исэн хүний зүгээс юу надад ажиллаж исэн бэ? Юу нь илүү ажиллаагүй юм гэдэг юмнуудыг би өөрөө тодорхой төвшөнд туулаад үзсэн мэдж байгаа учраас өөрийнхөө туршлагыг хуваалцах үндсэн дээр энэхүү бичлэгийг хийж байгаа шүү. Тэрнээс биш би нөгөө нэг Google ч юм уу, Meta ч гэдэг юм уу, тийм том компанид ажилладаг хүмүүстэй харьцуулахад бол зүгээр нэг жижигхэн жарахаа тэдэртэй харьцуулшгүй гэсэн үг. Тэгэхээр яг юм том компанид ажилд орохгүй ч гэсэн тэрнээс жижигхэн хэдэн мянга зуун компаниуд байна шүү дээ, тий. Тим компаниудад ажилд ороход яг юу шаардлагатай байд юм бэ? Юунаас эхлэх ёстой юм бэ? Юу хийх ёстой юм бэ гэдгийг энэхүү 15 практик зөвлөгөө маань хэлж өгөх болно. Тэгээд YouTube-д бичлэг хийж эхэлснээс хойш над руу нэлээд олон хүмүүс чатаар бас CV-гээ бичихтэй юун дээр анхаарах уу, яаж мэргэжлийн ажилд орох уу, өөрийн шинэ туршлага ямар байсан бэ ч гэдэг юм уу. Тэгээ миний туршлагыг асуусан тийм өрдөө чатнууд зөндөө ирдэг болсон. Тийм болохоор нийтэд нь тэр хүмүүст хариулаад дээрээс нь бас яг ийм практик зөвлөгөө хэрэгтэй хүм байж магадгүй гэж бодсны үндсэн дээр ийм бичлэг хийвэл хэрэгтэй юм байна да гэж бодлоо. За ингээд үндсэн 15 практик зөвлөгөөрөөгөө орцгоё. За хамгийн ихнийх нь бол мэдээж ойлгомжтой LinkedIn-ээ сайн хөгжүүлэх. Монголд бол бид нэр LinkedIn-ийг ашигладаг шүү дээ. Гэхдээ Австралид бол LinkedIn-ийг үнэхээр сайн ашигладаг. Ер нь бол LinkedIn-ээр дамжуулж айгүй их ажилд ордог. Монгол яг компани руу ингээл өөрсдийнхөө сайт руу аплайдаад веб хуудасаар ч юм уу тий аплайдаад ажил орчдөг бол энд дийлэнх ажлууд нь ер нь LinkedIn болон Seek-ээр дамжиж явагддаг юм шиг санагдсан. Яг платформын хувьд гэх юм бол бусдаар гэх юм бол networking мэдээж айгүй чухал. Гэхдээ networking талаар бол дараа нь яриа. Тэгээ LinkedIn-ийг бол сайн хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж айгүй гоё тийм professional те мэрэгжлийн зурагтай байх хэрэгтэй. Тэрнээс биш ингээд амар уруулаад сурвалгасан ч юм уу те тийм selfie байж огт болохгүй. Тэгээ LinkedIn-ийнхээ нэрийг болохоор мэдээж англиар гайлаглаад ERKA ч гэдэг юм уу те миний хувьд гэх юм бол тэгээд биччихвэл зүгээр тэрнээс биш монголоор яг ERKA гэд биччих юм бол би Австралид ажил хайж байгаа хэрнээ Монгол LinkedIn-тэй байгаа гэж болохгүй шүү дээ. Гадаад хүмүүс чинь Монгол ERKA гэдэг бичснийг ойлгохгүй. Тийм болохоор бүх юмаа ингээд австралчуудад тохируулаад засах ёстой байд юм бэлээ. За тэгээд зураг байна, нэрээ бас ингээд засах ёстой. Тэгээд дээрэс нь зарим хүмүүс ингээд LinkedIn дээрээ зөвхөн таньдаг хүнээ л авна гэл нэг 20-30 connectionтэй байгаад идэг штэ. Тийм бол байх хэрэггүй гэж би бол хэлнэ. Манай сургууль дээр бас ийм career coaching зөвлөгөө өгдөг гэсэн аахгүй юу? Тэнд юу гэж хэлдэг байсан бэ гэхээр хамгийн багадаа 500 connectionтэй болох ёстой. Тхийн тулд ингээд өөрийнхөө салбарын таньдаггүй бүх хүмүүс рүү зүгээр ингээд connection явуулаад бай. Тэгээд 500 хүнтэй болчингууд бусад хүмүүс ч гэсэн чамайг ер нь айгүй найдвартай хүн юм байна, жинхэнэ хүн юм байна гэдэг утгаар харна. Тэрнээс биш нэг 30-40 хүнтэй connected болсон LinkedIn аккаунтыг бол recruiter-ууд хуурамч аккаунт гэж тоож хардаггүй гэж бас хэлжсэн. Тэгэхээр LinkedIn дээр бол бас хэдэн хүнтэй connected болсон бэ гэдгийг их чухал үзүүлэлт байдгийн байна гэж би бол харсан. За тэгээд түрүүн хэлсэнчлэн LinkedIn-ийг олж их утгаар нь ашиглана. Өөрийнхөө локейшнийг мэдээж Австралид байгаа бол Сидней ч гэдэг юм уу, Мельбурн ч гэдэг юм уу, Brisbane гэдээ байгаа хотынхоо яг байршлыг нь үнэн зөвөөр оруулж өгч чи яг Австралид байгаа recruiter-уудад харагдана. Дээрээс нь ажил хийж байгаа бол нөгөө open to work гэдэг нэг feature байдаг шүү дээ. Тэрнийг нь бас идэвхжүүлчих хэрэгтэй. Тэрнийг бас зөвхөн recruiter-уудад харагддаг. Гэхдээ жирийн хүмүүст харагдуулахгүй байдлаар ингээд settings-ийг солилцож болдгийм байлээ. Тийм байдлаар хэрвээ өөрийгөө ажил хийж байгаа мэддүүлэхийг хүсэхгүй байгаа бол тгийж солилцож бас болно. Тэгээд ер нь ингээд recruiter ч гэдэг юм уу эсвэл өөрийнхөө салбарын өөрийг чинь хайр хийх боломжтой магадлалтай хүмүүст айрлуулах, өөрийгөө таниулах, хоногшуулах зорилгоор тэр хүмүүсийн постныхон доор комент бичдэг ч юм уу эсвэл зүгээр л баяр хүргэе ч гэдэг юм уу. Тийм ямар нэгэн боллоо гэхэд ямар нэгэн байдлаар өөрийгөө байдаг шүү, ийм хүн ер нь байгаад идэг шүү гэдгийг таниулах, бас хоногшуулах зорилготойгоор LinkedIn дээр нэлээд идэвхтэй байвал бас би зүгээр гэж бодсон. За тэгээ мэдээж өөрийнхөө сурсан сургууль, хийж исэн ажил хэсгээ бол маш сайн keyword-үүдийг ашиглаад тийм тодорхой дэлгэрэнгүй бас бичих юм бол hiring manager-уудын нүдэнд өртдөх магадлал бас өндөр байдаг юм шиг надад санагцсан. Тэгээд ер нь LinkedIn-ээ сайн хөгжүүлээд өөрийнхөө туршлагыг сайн нэмээд би яг юу хийсэн, ийм юм хийснээрээ ямар үр
дүнд хүрсэн нэтрэ гэдэг юмнуудаа бичээд ирэх юм бол LinkedIn дээр байдаг рекрутерүүд өөрсдөө холбогдоод эхэлт юм билээ. Шууд нэг ажлын зар явуулаад манайд нэг ийм позишн дээр ийм хүн хайж байгаамаа чи сонирхгүй энэ төргээд мэйл дээр шууд биччихдэг юм байлээ. Тэгэхээр LinkedIn бол Австралид хамгийн чухал нэг хэрэгсэл байгаад байгаа юм. За хоёр дахь зүйл гэх юм бол танилын хүрээгээд хэлэх. Энэ бүр Австралид үнэхээр чухал зүйл. Би яг энэ тоог хэр үнэн бодит гэдгийг бол мэдэхгүй байна. Гэхдээ би нэг ивентэд очисон чинь Австрали нийт зарлагдж байгаа ажлын зарын 30% нь LinkedIn, Seek, Indeed гэдэг нөгөө нэг ажлын зарын платформуд дээр гарч ирдэг. 70% нь яг ингээд зүгээр танил талаараа буюу надад нэг ийм хүн таньдаг байгаа. Чи энэ хүнийг сонирхох уу гэх байдлаар хүмүүсийг ажилд авдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 30% нь л гарч ирдэг, 70% нь ингээд нууцлагдмал байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар зөвхөн зарлагдж байгаа ажлууд руу CV-гээ явуулаад ийн гэдэг чинь бидний одоо боломж нэг өсөндөө 70%-аар хязгаарлагдмал болчихно гэсэн үг шүү дээ. Энэ 70% руу яаж очих юм бэ гэдэг гүүр нь болохоор network байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө таньдаг хүмүүсээ аягүй сайн тэлэх ёстой юм билээ. Ялангуяа бид нар шиг Австралид төрж өсөөгүй хамаг одоо танил тал нь бүх хүмүүс нь Монголд идэг хүмүүс бол Австралид өөрийнхөө хүрээллийг үүсгэж танилын үрээгээ аягүй сайн нэмэх ёстой юм билээ л дээ. Тийм болохоор энэ мэрэгжлийн ивентүүд ч гэдэг юм уу эсвэл meet up ч гэдэг юм уу янз бүрийн одоо өөртөө холбоотой бүхэл уулзалт цуглаан хүн очдог юу гэдэг тэр болгонд цаг зав гаргаад очих ёстой юм байна гэж би бол харсан. Тэгэд ер нь бол Австрали гэдэг хүн болго ингээл network-ороо дамжуулж ажилд ордог юм аа. Network бол айгүй чухлаа гэж хэлээд байдаг. Би тэрнтэй нь бүр ингээд 100% санал нийлдэг. Яагаад тэгэхээр би network-ороо дамжуулж одоогийн ажлаа олсон. Би network-ороо дамжуулаад өөрийнхөө internship дадлага хийх байгууллага бас олж ирсэн аахгүй юу. Надад нэг ментор хийдэг байсан хүн маань таньдаг хүндээ хэлээд намайг дадлага хийлгүүсэн. Тэгсэн чинь дадлага хийлгсэн газар маань надад бас ажиллах уу гэдээ ажлын санал тавьж исэн. Тэгэхээр ер нь бол бүх ингээд ажилд орох боломж нь network-оос нилээд их хамааралтай байдгийн байна гэдгийг би яг өөрийнхөө жишээн дээрээс бол айгүй сайн ойлгосон байгаа. За 3 дахь зөвлөгөө гэх юм бол CV-гээ аягүй сайн одоо засварлаад тэгээд ажлын байр бүрт тохирсон CV-г илгээх ёстой юм билээ. Өмнө нь миний гаргаж исэн алдаа юу вэ гэхэлэр би аягүй сайн нэг CV биччихээд тэр CV-гээ л ингээл 20-30 байгууллага руу шууд явуулчихдаг гэсэн аахгүй юу. Энэ бол хизээч байж боломгүй зүйл юм байлээ л дээ. Ер нь бол би ингээд нэг CV-гээ бүх байгууллага руу явуулах юм бол шууд эхний шатнасаа унана гэсэн үг. Яагаад гэхээр ажлын байр болгон ч өөрийн гэсэн тодорхой шалгууртай байгаа. Тэгэнгүүт тэр шалгуур болгонд тохирсон үгнүүдийг өөрийнхөө CV-н дээр оруулж ирснээрээ ядаж эхний шатны шалгуурыг давдаг байгаа байхгүй юу. Ялангуяа сүүлийн үед том компаниуд ч дандаа AI-аар CV-г шалгадаг болсон. Тэгэнгүүт CV-н дээр нь keyword нь байхгүй болонгууд шууд миний CV хүн дээр очихгүйгээр шууд AI миний CV-г эхний шатнаас нь хасчихна гэсэн үг. Тийм болохоор би ямарваа нэг байгууллага руу өөрийнхөө CV-г явуулахдаа эхлээд тухайн байгууллагын зарласан ажлын байрныхын шалгуур нь юу юм? Тэрэнд тохируулаад өөрийнхөө CV-г засварлчаад тэгээд нэг компанид явуулах. Яг энэ шиг өөрийнхөө cover letter-ыг ч гэсэн бас энд тохируулаад бас ингээд засварлах хэрэгтэй юм лээ. Тэгэхээр ер нь бол ажил хайх процесс чинь зүгээр нэг CV шидчих асуудал биш. Тухайн ажлын байрыг нь ойлгоод, шалгуурыг нь одоо ухаж мэдчихэд тэрэндээ тохируулж өөрийнхөө CV-г засчаад тэгээд аплайдах процесс байдгийн байна гэдгийг өөрөө ажил хайх явцдаа ойлгож байсан. За дараагийн нэг зүйл гэх юм бол менторинг хөтөлбөрүүдэд аягүй сайн хамрагдах хэрэгтэй юм лээ. Ялангуяа эмэгтэй хүмүүсийг бол дэмжсэн тийм ивентүүд, хөтөлбөрүүд Австралид зөндөө байдгийн шиг надад санагдсан. Ялангуяа инженерийн чиглэлийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг дэмжсэн хөтөлбөр гэх юм уу. Би бусад салбарыг ямар байдгийг бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэднэрт ч гэсэн менторинг хөтөлбөр гэж байдаг л байх. Миний мэддэг нь болохоор яг IT-ийн чиглэлийн эмэгтэйчүүдийг дэмжих менторинг програмууд бол зөндөө байдгийг бол би мэдэж байна. Тэгээд энэ хөтөлбөрүүдэд хамрагдсанараа яг түрүү хэлсэнчлэн аягүй сайн network ингээд хэлж чадна. Тэгээ тэр хүмүүс чи ирээгээд чамайг ер нь энэ хүн нэг ийм хүн юм байна гэдгийг мэдээд авцсныхаа дараа нэг боломж гараад ирэх юм бол Эркаг нэрээ энэ ажилд тохирох юм шиг байна гэж бодож байна. Ийшэнэ зуучилж ич гэдэг юм уу те. Тиймэрдүү байдлаар ер нь ингээд ирээдүйд үүсэх боломж нь ихсдэг гэх юм уу. Яг үүнтэй холбоотойгоор надад тохиолдож ирсэн нэг жишээ нь юу юм гэхээр би Amazon-ы нэг Shipulse гэдэг нэртэй менторинг хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэгээд үүнтэй холбоотойгоор би нэг хүнтэй танилцсан байсан. Тэгсэн чинь тэр хүн нь намайг өөрийнхөө нөгөө департаментийн нэг хүнд бас санал болгож ирсэн байхгүй юу. Тэгээд энэ мэдчлээ яг тухайн үедээ намайг
чи айгу мундаг юм байна, чамайг ажилд авъя гэж хэлэхгүй ч гэсэн хэдэн сарын дараа ч юм уу эсвэл хэдэн 7 хоногийн дараа эргээгээд чи ийм ажил сонирхгүй эсвэл нэг ийм боломж байна штэ гэд дуудах тохиолдлууд бас байдгийн бэлээ. Тэм болохоор би энэ менторинг хөтөлбөрүүдэд сайн хамрагдаарай, ийм боломжийг битгий алдаарай гэж хэлмээр байна. За 5 дахь зөвлөгөө нь гэх юм бол ажил хайж явахдаа ёстой айгүй сайн проактив байх хэрэгтэй юм билээ. Нэгэсэндээ бараг ичих нүрээ элгэндээ наана гэдэг шиг тийм байсан ч зүгээр гэж би бол хэлмээр байна. Ялангуяа монголчууд бид нар чи айгүй тийм нэрлэхүү хүмүүс байдаг штэ, хүнд саад болчих вэ эсвэл намайг юугээ бодчих болч гэдэг юм уу тийм юм ёстой огт бодсны хэрэггүй гэж би хэлмээр байна. Ягаад тэгэхээр Австралид чинь ердөөсөө ингээд тийм юм нэг тоодгүй юм шиг надад санагдсан байхгүй юу. Жишээ нь би юу хийдэг байсан бэ гэхэлэр би LinkedIn-ээр өөрийнхөө одоо мэргэжлийн дагуу ажилдаг тийм хүмүүсийг хайж болоо шууд та ийм ажил хийдэм байна. Таны ажил чинь надад аюу сонирхолтой санагдлаа. Та надад зөвлөгөө өгж болох уу? Би тантай одоо кофе ууж болох уу гэж өрчдөг. Тэгэнгүүт за нэг 10 хүн рүү чат бичгээд бол нэг нь зоолттой эргэж хариу бичээд надтай уулздаг байсан. Тэгээд тэр хүнд би ингээд нэгсэндээ өөрийгөө танилцуулж байгаа. Дээрээс нь би тэр хүнээс зөвлөгөө авчиж байгаа байхгүй юу? Тэгээд энд бол ийм юмнууд аюу нээлттэй гэдэм билээ. Хүн ердөөсөө энэ ямар сони юм бэ? Шал танихгүй байж над руу чат бичлээ ч гэдэг юм уу. Тэгж боддгоо. Харин ч гоё өөрийнхөө туршлагыг хуваалцах дуртай байдığım шиг надад санагдсан. Тэгээд иймэрдүү байдлаар проактив байгаад хүмүүстэй аягүй сайн холбогдоод тэр хүмүүсийг танихгүй ч гэсэн надад зөвлөгөө өгөөч та надтай уулзаач эсвэл намайг менторлооч гэж гэдэг юм уу тиймэрдүү байдлаар үйлдэл хийх нь надад аягүй хэрэгтэй санагдсан. Тэгээд би бас яг энэ проактив байх гэдэг дээр өөрийнхөө нэг жишээ хэлэхэд би дадлага хийх байгууллага хайжсэн байхгүй юу. Тэгсэн чинь дадлага хийдэг зарууд руу ингээд аплайда намайг өрдөөсөө авдаггүй. Тэгээ сүүлдээ би шууд ингээд нэг дундаж компани руу одоо 5-аас нэг 50 хүнтэй ч юм уу тиймэрдүү компаниуд руу шууд захирлууд руу ч юм уу эсвэл газрын захирлууд руу шууд чат бичээд би одоо нэг ийм оюутан байгаа би интерншип хиймээрэн гэхдээ би танад үнэгүй ажиллаад өгье та надтай ингээд уулзаач би өөрийгөө танилцуулъя ч гэдэг юм уу нэг тиймэрдүү байдлаар шууд чат бичээд явсан. Тэгсэн чинь надад нэлээд олон хариу бас ирж исэн. Тэгэхээр энэ бас айгүй үр дүнтэй байдгийм байна да гэж би тухайн үедээ бодож исэн. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхэлэр ер нь өөрийнхөө сонирхож байгаа full time ажиллаа болтлоо Австралид ийм local experienceтэй болчих юм бол бас надад зүгээр санагдсан. Энэ нь юу илэрхийлж байгаа вэ гэхэлэр тухайн хүн Австралид ингээд ажиллаад үзсэн юм байна. Хэдийгээр энэ нь одоо бүтэн цагийн ажил биш ч гэсэн Австрали соёл ямар байдгийг яаж ажил явагддгийг гэдэг нэг анхны мэдэгдэхүүнтэй болцсон юм байна гэж тухайн хүнд нэг тийм мэдрэмж төрүүлт юм болов уу гэж би бас харсан. Жишээ нь одоо local experience нь full time биш хэрнээ юу ээж болох юм бэ гэхэлэр internship байж болно. Эсвэл нөгөө нэг сайн дураараа хийдэг ажлууд идэг штэ. Тим ажлууд байж болно. Контрактор ажлууд бас байж болно урт хугацааны биш ч гэсэн ийм нэг 2-3 сар хийчдэг ч юм уу. Тиймэрдүү ажлууд аваад хийчих юм бол тэр болгон чинь ч гэсэн Австрали дахь туршлагыг чинь нэмээд дараагийн байгууллагт чинь энэ хүн Австрали ажиллаж чадах юм байна. Манай компанид гайгүй дасан зохицчих юм байна гэдэг мэдрэмжийг төрүүлт юм болов уу гэж харсан. За дараагийн нэг зөвлөгөө гэх юм бол өөрийнхөө мэргэжлийн дагуу тийм сертификатуудыг сайн авах хэрэгтэй байна гэж би бодсон. Яг энийг би IT-ийн салбарын хувьд сайн мэдээд байна. Гэхдээ одоо маркетинг ч гэдэг юм уу, бизнес ч гэдэг юм уу, тиймэрдүү салбаруудад ийм сертификат байдаг эсхийг бас хэлж мэдэхгүй байна. Тийм болохоор хэрвээ одоо IT-гаар төгссөн тэрүүгээрээ ажил хайж байгаа хүмүүс байх юм бол мэргэжлийн сертификатаа авчих юм бол ажилд орох магадлал нь бас арай өндөрсдөг юм байна гэж би бол харсан. Яагаад вэ гэхээр одоо жишээ нь CV-н дээр би нэг ийм юм мэднэ гэж бичих нэг ондоо харин би ийм юм мэднэ. Тэгээд үүнтэй холбоотойгоор ийм сертификатыг нь шалгалтыг нь өгөөд авчихсан гэд хэлэх. Энэ хоёрт аюу том хол зөрүү байгаа шүү дээ, тийм болохоор мэргэжлийн сертификатуудаа сайн цуглуулаарай. Тэгсний дараагаар ажилд орох боломж нь илүү одоо нээгддэг. Тухайн компани чинь чамайг үнэхээр энэ зүйлийг хийж чадах юм байна гэдэг итгэл үнэмшлийг илүү сайн төрүүлдэг юм байна гэж бол харсан. За 8 дахь зөвлөгөө нь гэх юм бол одоо интервьюд аягүй сайн бэлтгэлтэй орох хэрэгтэй гэдэм бэлээ. Би ингээд өөрийгөө Монголд байхдаа яадаг байснаа бодонгууд зүгээр ажилд аплайдлаа тэгэл сайхан унтж байгаа л очиод ярилцлаганд өгөөл ажилд оршдог байсан. Тэрнээс иш өрдөөсөө ингээд энэ компанид орохын тулд би бодлого бодож бэлдээд эсвэл ийм ярин ч гэдэг юм уу тиймэрдүү байдлаар өрдөөсөө бэлтэж байгаагүй юм байлээ. Тэгээд энд болохоор ажилд орохын тулд бүр ярилцлагандаа хүртэл аягүй сайн бэлтгэлтэй очих хэрэгтэй юм байлээ. Жишээ нь одоо компаниуд ч сүүлийн үед аягүй тийм зан төлөвийн тест гэх юм уу тийм юм авдаг болсон шүү дээ. Хэрвээ чамд ийм асуудал тулгаруул чи яаж шийдэх үү гэдэг юм уу? Эсвэл чамд нэг ийм асуудал тулгарч ийсэн үү? Энийг тухайн үед чи яаж шийдэжсэн бэ энэ гэдэг асуултууд аягүй асуудаг болсон. Тэгэнгүүт тэрэнд нь яг нэг
STAR гэдэг техникийг ашиглаж хариулах ёстой байдаг гэж би сургууль дээрээсээ сурч ирсэн. Тэр STAR гэдэг нь яг юу гэсэн үг юм гэхлээр энд байна. Situation, task, action, result гэсэн дөрвөн үгийн товчлол байгаа байхгүй юу? Тэгээд энэ STAR методыг ашиглаад иймэрдүү асуултад хариулах ёстой байдгийг гинэ. Тэгээд situation гэдэг нь болохоор чи яг ямар нөхцөл байсан. Тэгээд ямар task одоо ажил авсан байсан тий. Тэгсэн чинь чи ямар action буюу одоо ямар үйлдэл хийгээд тэгээд ямар үр дүн гаргасан юм бэ гэдэг байдлаар өгүүлбэрийн бүтцтэйгээр хариулах ёстой гэж зааж өгч байсан. Энэ нь яг тухайн асуултанд айгүй зөв хариулах арга барил нь болдог юм байна л да. Тэгээ манай сургууль дээр байхад career coach маань нэг иймэрдүү метод байдаг юм аа. Энийг ашиглаж интервьютэй хариулж байгаарэ гэж хэлжсэн. Тэгээд энэ ч гэсэн надад бас айгүй хэрэгтэй метод юм шиг санагдчихсан. За дараагийн нэг зөвлөгөө гэх юм бол боломж гарч ирэх үед нь яг түүнийг барьж авахд бэлэн байх хэрэгтэй юм лээ. Би яг энийг айгүй гоё жишээгээр тайлбарлая. Австрали нэг туяаг коуч гээд хүн байдаг. Тэгээ тэр хүн Австрали мэргэжлэрээ ажилд орсон хүмүүстэй ийм ярилцлага хийдэг подкаст хийдэг байхгүй юу. Тэгээд би тэрний нэг подкастыг сонсч ирсэн чинь манай Brisbane гэдэг нэг ах Uber-т ингээд таксинд явдаг гэсэн юм байна л да. Тэгсэн чинь нэг хүн машинд нь суусан гэсэн. Тэгээ тэр хүнтэй ингээд юм яриад явж агаад тэгээ тэр хүн ярилцлаганд өдрөн дуудаа тэгээд ажилд орсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн зүгээр азтайдаа тэр ажилд орсон биш. Тухайн үед тэр хүнд боломж гарч ирсэн. Тэгээ тэр хүн ажилд хайгаад өөрийгөө зөндөө сайн бэлтчихсэн байсан учраас тухайн боломжийг ингээд атгаж чадсан хүн байгаа юм гэж би бол хараад байгаа юм. Хэрвээ тэр хүн ингээд өөрийгөө бэлтээгүй ч юм уу те нэг CV байхгүй өөрийгөө илэрхийлэх pitch байхгүй байсан бол тухайн үед айгүй сайхан боломж гарч ирсэн ч гэсэн тэр хүн ажлын ярилцлаганд дуудагдахгүй л байсан байх гэж би бол бодож байна. Тэгэхээр яг тэр ах шиг ингээд боломж бол хизээ нэгэн цагт ингээд байнгын янз бүрийн байдлаар гарч ирдэг. Тэгээ тэр болгоныг нь барьж авахад өөрийгөө тухайн үед бэлэн байлгах хэрэгтэй юм байна гэж би бол харсан. Тэгэхээр яг эндээс дүгнээд харангууд боломж хизээч ямар ч үед гарч ирж магадгүй учраас энэ боломжийг барьж атгаж авахын тулд өөрийгөө байнгын бэлэн байдалд одоо бэлтгэлтэй л авч явах хэрэгтэй юм байна гэж харсан. Тэгэхээр нэгт CV-гээ айгүй сайн бичсэн өөртөө байнгын бэлэн авч явж ах. Хоёрт гэх юм бол өөрийгөө танилцуулах тийм 1-2 минутын питчтэй байх хэрэгтэй байна гэж би бол бодсон. За дараагийн нэг зүйл нь юу юм бэ гэхээр тухайн хүн ажил хайж байгаа ч гэсэн өөрийнхөө яг ямар төрлийн ажил хиймээр байгаа, юу хиймээр байгаагаа айгүй сайн мэддэг байх хэрэгтэй байна гэж би бол харсан. Энийг би яг өөрийнхөө нэг алдаан дээрээс сурж исэн байхгүй юу. Тэр нь яг юу болсон юм бэ гэхлээр би оюутан байхдаа дадлагын ажил хайж исэн байхгүй юу. Тэгээ LinkedIn-ээр баахан юм жижиг дунд компани захирлууд руу чат бичээд би ингээд оюутан байгаамаа. Тэгээд би танай компани дээр үнгүү ажиллаж болох уу? Би дадлага хийя. Би 7 хоногийн одоо хэдэн ч өдөр хэдэн ч цаг ажилласан чаднаа тэргээ нэг тиймэрдүү мессеж ütсэн. Тэгсэн чинь нэг компани захирал намайг айгу сонирхоод тэгээд хоёулаа кофе уугээ намайг кофенд дурсан байхгүй юу. Тэгээ би тэр хүнтэй ярилцаад бид хоёрын яриа нэлээд гоё явж исэн. Тэгээд чи юу н айгу болж гин. Тэгээд чи юу н яг юу хиймээр вэ? Манайд айгу олон юм баг байдаг. Чи яг аль багт нь орж ажилламаар байна. Чи яг юунд дуртай юм гэж надад асуудаг байхгүй юу. Тэгсэн чинь би тэр асуултанд бараг 2 минут юу ч хэлж чадахгүй ингээ гатцсан. Тэгээ нөгөө хүн чинь сүултээ асуултаа намайг ойлгохгүй байгаа юм болов уу гэж арай өөр байдлаар асууж үзэж байгаа. Тэгсэн чинь миний толгойд юу болоод ийнэ гэхэлэр тэр үед л би яг анх удаага өөрөөсөө би яг ямар ажил хиймээр байгаа юм бол би яг ямар багт ороод ямар одоо салбарт ажилламаар байгаа юм бол гэдэг тэгэхэд би анх удаа бодож үзсэн байхгүй. Тэгээд асуултыг нь яг ойлгоогүй дээ би тэр асуултанд хариулах гэж 2 минут болсон зүйл бол биш. Би зүгээр тэр асуултыг амьдралдаа хизээж өөрөөсөө асууж үзээгүй учраас яаж хариулахаа мэдэхгүй байсан байхгүй. Тэгээд би тэр 2 минут бодож байгаад хариулахдаа та надаа ямар даалгавар өгнө би тэрнийг бүгдийг хийж чадна гэж хэлсэн чинь тэр хариулт тэр хүнд үнэхээр таалагдаагүй юм шиг байлээ. Тэгээд за ойлголоо гэх тэрнээс хойш бид хоёрын ярианы ирч жоохон сулраад тэгээд тэр хүн намайг цаашаад дуудаагүй. Уул нь эргэж холбогдно гэж амар гоё салсан. Гэтэ би эргэж холбогдохын хэд хоног хүлээгээд эргүүлээд ингээд зөндөө чат бичээд юу болж ин яаж нээж ин гэж асуусан гэсэндээ надад бүр ямар ч хариу өгөөгүй. Тэгэхээр яг миний тэр асуултанд хариулж чадаагүй өөрийнхөө юу хиймээр байгаагаа юунд дуртайгаа мэдэхгүй байгаа нь тухайн хүний айгу урмыг хугалсан юм шиг бэлээ гэж би бол одоо хартыг. Тэгэхээр бид нар ч их юм одоо миний үеийнхэн гэх юм уу яг өөрийнхөө тим юмд дуртай учраас би ийм юм хиймээр энэ гэхээс илүүтэйгээр би ийм юм хийх ёстой учраас эсвэл манай захирал надад өгсөн учраас ийм ажил байгаа учраас л би энийг хиймээр байна гэж өссөн юм байлээ л дээ. Ердөөсөө ингээд өөрийнхөө хүсэл зоригийг сонирхлыг дагаж ч юм уу эсвэл өөртөөгөө ярилцаж юунд дуртайгаа олж мдээгүй хүмүүс байдаг юм байлээ. Тийм болохоор надад ажил хэрэгтэй байна. Тийм учраас ямар ч ажил хамаагүй гэж боддож аплайдаж ярилцлаганд орохоос илүүтэйгээр би яг ийм юмд дуртай. Тийм учраас би танай байгууллагт ормоор байгаамаа гэдэг байдлаар бас ярилцлаганд бэлдэж ажлуудаа аплайдвал
арай итгэл үнэмшил төрүүлэх үс байдгийн байна гэж бас харсан. За дараагийн нэг зөвлөгөө гэх юм бол одоо Австралид бакалавр магистраар сурдаг хүмүүс илүү хамааралтай зөвлөгөө байна. Австралид graduate program гэдэг юм байдгийн бэлээ. Би тэрийг бас Австралид ирэл мэдэж авсан. Тэрний яадаг вэ гэхэлэр дөнгөж бакалавр магистраа төгссөн оюутнуудыг шууд том компаниуд ажилд авдаг юм байлээ. Тэгээд ийм төсөгчийн хөтөлбөр гэх юм уу. Тэгээд тэрнийг нэрлэлцдэг. Энэ хөтөлбөрүүдэд айгүй сайн хамрагдаж ажилд орох ёстой гэм байлээ. Үгүй ажилд орох ёстой ч гэжтэй тийм боломжтой байдгийн байлээ. Тэгээд энэ хөтөлбөрт аплайдахын тулд 1 жилийн өмнө аплайдах ёстой гэсэн үг. Нэгэсэндээ одоо би эх жил сургуулаа төгсөж байгаа бол эх жил төгсчөөд энэ хөтөлбөрт аплайдах биш. Төгсгөөсөө 1 жилийн өмнө аплайдаад тэгээд төгсөх хүртлээр ярилцлаганд ороод зөндөө шалгалт өгвөл янз бүрийн процесс болж явж байгаад яг төгсөнгүүт энэ хөтөлбөрт ордог байгаа байхгүй юу. Тэгээд энэ байдаг хүмүүсийн одоо Монгол сэтгэхүйгээрээ бодоод гаргадаг нэг алдаа нь юу юм гэхээр төгснөхийн дараа би одоо яах вүлээ ажиллаа хай гэж боддог. Тэгэх биш харин ч эсэргээрээ сурж явах явцтай баг сурж эхлэнгүүтлээ мастертаа сурангуутлаа бакалавртаа сурангуутлаа за ажил юу илээ би одооноос ямар хөтөлбөрт аплайдах уу инээтрээ гэж бодож эхлэх хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ graduate програмууд руу 1 жилийн өмнөөс бэлтгэлтэйгээр аплайдаж эхлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. За дараагийн нэг зөвлөгөө гэх юм бол англиар ярихаасаа хизээж битгий хичээрээ миний англи хэл муу бол яана намайг ойлгохгүй бол яана гэж хизээж битгий санаа зовоорой гэж би хэлмээр байна. Ягаад тэгэхээр би өөрөө яг ийм одоо айдастай байсан учраас энийг аягүй сайн ойлгоод байна. Би юу гэж боддог байсан бэ гэхээр яана миний дуудлага чи амар тийм монгол штэ аягүй хатуу штэ. Тэгээд энэ хүмүүс ойлгохгүй бол яана эсвэл би амар гоё тийм Америк одоо эсвэл British accentтэй биш штэ. Намайг юугээ бодож явах болж гэдэг юм уу тиймэрхүү бодол миний толгойн дээр гэлтэй тэгээд ярингууд өөрийнхөө accent дээр эсвэл үгнүүд дээрээ эсвэл grammar дээрээ гэдэг аягүй их төвлөрч санаа зовоод тэгээд өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй байсан аахгүй. Тэгсэн чи яг үнэндээ энийг өрдөөсөө тэнд хүмүүс нэг тоодоггүй юм бэлээ. Яг үнэндээ ингээл харилцаал ярилцаал ойлголцчил байгаа болвол миний англи хэл амар төгс байна уу эсвэл British accentтэй байна уу American accentтэй байна уу эдгэрт бол үнэндээ хамаагүй би зүгээр ажиллаа сайн хийж явах хэрэгтэй. Тэрнээс биш accent болж чухал биш юм бэлээ. Тийм учраас өөрийгөө битгий яана би чинь гадаад хүн шиг сайн ярьж чадахгүй штэ гэж бодож өөрийгөө хоошин татаарай гэж хэлмээр байна. Угаасаа тэр хүмүүс чинь бидрийг харваас нэг Аз баачка байхад чи хизээж ийм Аз хүнээс чинь төгс Америк англи акцент хүлээж төгс англи хэлийг хүлээхгүй штэ. Миний хэлэх гэсэн санаа нь өөрийгөө битгий өрдөөсөө хоошин татаарай. Чи угаасаа энд төрж өсөөгүй ийм цагаан царайтай цагаан хүн биш л юм чинь эдэртэй амар яг ижилхэн ярих албагүй. Тэгэхээр өөртөө ихтэй байгаарай гэж хэлэх гэсэн. За дараагийн нэг зөвлөгөө нь болохоор ажилд аплайцсныхаа дараа ардаас нь аюу сайн follow up хийх хэрэгтэй юм лээ. Тэр нь бас надад яг үр дүнгээ өгсөн учраас би энэ практик зөвлөгөөд дундаа оруулсан. Өөрөө нэг ажилд аплайдчаад тэгээд hiring manager-ийнхээ имэйлийг нь олж аваад имэйл рүү би ингээд энэ ажилд аплайцсан танай яг энэ шалгуур нь эсвэл аплайдахаас өмнө те танайд ийм шалгуур байна. Энэ нь яг ямар учиртай юм бэ? Эсвэл энийг илүү тодруулж асууж болох уу ч гэдэг юм уу те. Өөрийнхөө нэрийг тухайн үед ихлэ таниулчих хэвээр. Тэгээд тэрнийхээ дараа нь аплайдах. Эсвэл аплайдсныхаа дараа би ингээд энэ ажилд чинь аплайдсан би энд үнэхээр сонирхож байна. Ягаад тэгэхээр миний ийм муур чадвартай нийцэж чинь ч гэдэг юм уу те. Тиймэрдүү байдлаар ардаас нь ингээд follow up хийж өөрийгөө hiring manager-тэй танилцуулбал их хэрэгтэй санагдсан. Бас дээрээс нь нэмээд одоо жишээ нь том компани байлаа гэж бодъё л та. Тэгэнгүүт тухайн компани энэ нэг позишнд ажлын байр зарлагдчихлаа шүү дээ. Тэгэнгүүт тэр ажлын байр чинь мэдээж нэг хамт олонтой хамт ажиллана та. Тэгэнгүүт тэр хамт олонныхоо одоо мэдээллийг LinkedIn-ээс олж аваад тэгээд тэр хүмүүс рүүгээ шууд чат биччихдэг байхгүй юу. Танад ийм оронтой зарлагдсан юм байна. Би ийшээ аплайцсан юм аа. Тэгээд энэ талаар өөртөө чинь илүү одоо дэлгэрэнгүй ярилцаа мэдээлэл авч болох уу нэтрэгээд тухайн багийнх нь хүнд хэлж штэ. Тэгэнгүүт тэр хүмүүс бас айгүй найрсаг өө тэг нь болно нэтрэгээд тэгчтiin. Тэгээд тэдэртэйгээ ингээ кофе уугаад юм ярингууд чинь нөгөө хүмүүс чинь эргээгээд өөрийнхөө менежерт ч юм уу захиралтаа манайхыг нэг ийм хүн сонирхоод байгаа юм байна. Тэгээд надтай өнөөдөр уулзаж иймэрдүү асуулт асуусан нэтрэгээд хэлчихдээ байлээ. Тэгэнгүүт нөгөө менежер чинь hiring менежертэйгээ холбогдоод ийм хүн байна уу яасан ийс ингээд бүр илүү авчруулад асууд юм байна гэж би бол харсан. Тэгээд би яг энэ арга техникийг хэрэглээд нэг газарт интервьюд өргөжчихсэн байхгүй юу. Ер нь бол миний уур чадвар үнэхээр нийцхэргүй амар тийм том компани байсан. Тэгээд зүгээр нэг хүнээс нь энэ яа ингээд асууснаас болоод намайг бас интервьюд өрсөн. Гэтэ би тийшээ бас ажилд орч чадаагүй л дээ. За тэгээ бас нэг ийм туршлага байна. За сүүлээсээ хоёр дахь зөвлөгөө гэх юм бол өөрийгөө хит битгий доогуур үнэлж ажлууд руу аплайдж байгаарэ гэж хэлмээр байна. Нэгэсэндээ одоо жишээ нь би Монголд нэг том компанийн санхүүгийн одоо ахлах санхүүгийн шинжээч хийдэг байлаа гэж бодъё л доо. Тэгснээ Австралид ирснээ зүгээр нэг data entry ч юм уу эсвэл
payroll officer ч юм уу тий айгүй тийм доод шатны ажилд аплайдлаа гэж бодъё. Тэгэнгүүт өмнө нь ийм ажил хийдэг байсан. Одоо яагаад ийм төвшний ажил руу энэ хүн аплайдаад байгаа юм бэ гэдэг нь тухайн компанид айгүй тийм асуултын тэмдэг болж гарч ирдэг юм шиг надад санагдсан. Тийм учраас өөрийнхөө ур чадварыг боддоор үнэлээд өөрийнхөө ур чадварт нийцсэн ажлууд руу аплайдах юм бол эргээгээд авах хариунч их байдаг юм болов уу гэж би анзаарсан. Манай компани дээр яг нэг ийм юм тохиолдоод тэгээд би нэрээ тийштэй гэж яг энэ талаар бодож исэн байхгүй юу. Манайх нэг software developer ажилд авах хэрэг гарчаад тэгсэн чинь манайд нэг том компани senior software developer applyдсан байхгүй юу. Тэгсэн чинь манай захирал шууд би л хизээж энэ хүнийг авахгүй гэж байгаа байхгүй шууд. Яагаад тэгсэн чинь би угаасаа юм дөнгөж төгссөн ч юм уу ингээ шинков хүн хайж байна. Гэтэл энэ хүн ийм туршлагатай ийм мундаг юм ээжэж яагаад манад орох гээд байгаа. Энд чинь айгүй том асуултын тэмдэг. Энэ хүнд нэг асуудал байна. Эсвэл яг яагаад манайхыг сонирхсан. Тэрийг ч би угаасаа мэдмээргүй байна. Тэгэхээр шууд энэ хүнийг би эхний шатнаас хаслаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ шиг л өөрийгөө боддоор үнэлээд яг зөв газартаа аплайдах хэрэгтэй юм байлаа гэж би бодсон. За тэгээд хамгийн сүүлчийн зөвлөгөө гэх юм бол миний өмнө нь хэлсэн энэ бүх юмнуудыг аягүй сайн тасралтгүй хийж ижил ажилд ордог юм билээ. Тэрнээс биш нэг өдөр ингээл 200 газар руу аплайдаал тэгснээ 3 сарын дараа дахиад нэг 100 газар руу аплайддаг ч юм уу тий. Ийм тууштай биш байдал нь бас ажилд орох процессыг аюу хойшин татдаг юм байна гэж би бол хувьдаа харсан. Тийм болохоор яг өдөр болгон яг 3 компани руу CV-гээ явуулна ч гэдэм юм уу тий. Тэгж явуулахдаа өөрийнхөө CV-г аягүй сайн засаж байгаа тухайн компанидаа тохируулаад явуулна гэх байдлаар тууштай өдөр болгон иймэрдүү зүйлсийг хийсний үндсэн дээр ажилд ордог юм байна гэж би хувьдаа бол харсан. За тэгээд Австралид ажилд орохын тулд миний зүгээс хэлэх 15 практик зөвлөгөө бол нэг иймэрдүү юмнууд байлаа. Тэгээд би яг энэ процессыг өөрийнхөө одоо өнгөрсөн 2 жилийн амьдралаараа туулаад гарцсан учраас гэх юм уу надад ярих юмнууд бол маш их байлаа. Тэгээд би аль болох одоо товчлож ярьж байгаа нь л ийм урт жагсаалт болоод бас бичлэг болоод гараад ирж байна. Тэгээд өөрөө туулчихсан учраас ингээд зөвлөж хэлж өгмөр юмнууд бас зөндөө байдгийм байна. Тэгээ би мэдээж яг түрүүн хэлсэн шиг те амар мундаг учраас эсвэл айгүй лаг career coach учраас энэ зүйлийг хэлээд байгаа юм бол биш. Зүгээр иймэрдүү зүйлүүд над дээр ажилласан шүү. Би эсвэл иймэрдүү зүйл дээр алдсан шүү гэд өөрийнхөө туршлагыг л хуваалцаж байгаа. За тэгээ дүгнээд хэлэх юм бол Австралид ажил орно гэдэг нь огт тийм боломжгүй те дааж давшгүй даваа бодол биш. Гэхдээ мэдээж бас зүгээр сууж байгаа л 1-2 газар руу аплайдаал шууд ажилд орчдөг тийм амархан зүйл бас биш. Ер нь бол тийм тууштай стратегтэй үзсний үндсэн дээр ажилд ордог тийм урт хугацааны процесс юм байна л гэж би бол харсан. Тэгээд цаг хугацаа л ер нь шаарддаг юм байна. Тэр зүйлсийг тууштай хийж яхад бол ажилд орох нь тодорхой. Гэхдээ гол нь хизээвэ гэдэг цаг хугацааны л асуудал юм шиг надад санагдсан. Гэхдээ магадгүй зарим хүмүүс ингээд би яг энэ процессыг ийм зүйлсийг ингээд хэдэн сарын турш тасралтгүй хэлээ штэ. Гэхдээ би өөртөөсөө ажил орж чадахгүй байна. Би ер нь айгүй муу юм байна. Эсвэл би чадахгүй юм шиг байна гэд жоохон итгэлээ алдах гад явж байгаа хүн байх юм бол би нэг юм хэлмээр байна. Ердөөсөө итгэлээ битгий алдаарай. Заримдаа ингээд ямар нэгэн зүйлс танаас шалтгааллахгүйгээр ингээд болдоггүй эсвэл цагт таардаггүй байдаг штэ. Хэдийгээр та айгүй сайн мундаг бүх юмыг зөв хийгээд байгаа ч гэсэн нөгөө талдаа ингээд цаг хугацаанд моментод таарахгүй гэж магадгүй гэж би бол харж байна. Жишээ нь одоо эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байдаг ч юм уу эсвэл компаниуд хүмүүсээ цомготгож байгаа яг энэ үед ажил хайж таарж байгаа болвол хэдийгээр та бүх юмыг зөв хийж байгаа ч гэсэн ажилд орно гэдэг үнэхээр хэцүү байх нь бол тодорхой. Тэгэхээр өрдөөсөө битгий шантраарай, үргэлжлүүлээд хийгээл аарай. Гол нь ажилд орно гэдэг чинь цаг хугацааны л асуудал. Тэгэхээр олон олтлоо ингээд хийгээд агаарай л гэж хэлмээр байна. Тэгээ би ажилд орсон байгаа юм чинь та ч гэсэн ажилд орж чадна гэсэн үг. Би өрдөөсөө тийм амар ухаантай, амар мундаг тийм хүн огтоосоо биш хэрнээ ингээд өөрийнхөө төвшөнд хөөрхөн хид хидээ ажлын санал аваад ажилд орцсон хийгээд болоод яваад л байна. Тэгэхээр тууштай байгаарай, өөрийгөө бити дутуу үнэлээрэй. Тэгээд хичээгээд хийгээд агаарай гэж хэлмээр байна. За тэгээ миний бичлэгийг энэ хүртэл дуустал нь үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд миний хэлсэн дээр нэмж хэлэх зүйл байх юм бол эсвэл надтай санал нэг зүйл байх юм бол магадгүй санал зөрсөн зүйл байх юм бол миний бичлэгний доор комент үлдээгээрэй. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.